Турбо киносуугт эргээд тавтай морил. Бид энэ удаад 2026 онд нээлттэй хийсэн Heartman Rock and Love киног та бүхэнд ярьж өгөх гэж байна. Бүгдийн зүрхийг булаасан Рогот Синмин хамтлагийнхаа тоглолтын зарыг тарааж явахдаа анх түүндээ анхны харцаар дурлсан. Гэтэл яриа өрнүүлээд үзтэл найзынх нь дүү байдаг. Мэддэгч мэдэн бодилсан юм уу бүү мэд. Бүр эртнээс крашилсан краш нь оюутан болчих. Нөгөөтгөн ч бас битүүхэнтэй сайн байсан байна. Би бинээл багада крашлдаг байж л те. Зориг гарган орой болох тоглолтондоо ирлаа. Хамтлагийн нэр нь түргэн тусламж. Бусдын зүрхийг түргэн тусламж дуттал нь хөдлөх юм байх. Орой тоглолт ч хүчийг авч ирсэн бүгдийг л донсолгоно. Яг сайхан халчихсан тоглолт эд дундаа явж хахад байхгүй. Өмд нь их ивүү хэсэгтээ задарчихдаг. Юу нөгөө хамаг адреналин нь ялгарчихсан байгаа Симийн анзаарахч сүхэ алга. Фэнүүд нь сануулах гэж их хэл хичээнэ. Фэнийхээ бичсэн бичигнээс өмд нь задарсанг нь арай гэж нэг юм мэдлээ. Симийн сандарсандаа захилгаанаа татах гэсэн биш бүр байхгүй. Захилгаантай юутай идэн зад татчихна. Өвдсөндөө орилсон биш багийнх нь дуугаа эхэлж гэнэ гэдээ ойлгочихно. Ядчихад энэ дуугаа крашта зориулж зохиосон дуу нэж таарж байгаа юм л да. Өвдөж ядсан Симийн түргэн дуудаарэ гэж байдгаар орилно. Харин фэнүүд нь тийм ээ гэж орлоод байна. Харахгүй л дээ. Хамтлагийн нэрээ түргэн тусламж гэд нэрлэлсэн юм чин хараг байж үү дээ. Хин жинхнээсээ түргэн тусламж хэрэг болоод байна гэж мэдхэв дээ. Нөгөө эмзэг хэсэг нь байхгүй бөөн цус энэ төр болцсон. Бас болоогүй ичиж өөх гээд байгаа юм. Нүүрээ далтал гэд найзаасаа гуугаастай. Гэхдээ яхав дээ. Нүүрнээс нь илүү нөгөөтх нь чухал байгаа гэд найз нөгөөтх нь далтлаа л да. Энэ явдлаас хойш бусдын элдэг доогч болж бас өөрөө ч бусдын өмнө дуулах тайзан дээр гарах драматай болчих. Цаг хугацаа ч өнгөрч Симийн дахин тайзан дээр нэг ч гарсангүй. Харин хөгжмийн зэмсэг зардаг нэгэн болсон байна. Анхны хараа илчилж чадалгүйгээр нөгөөтг нь гадаад руу яваад өгчөж. Дахин нэг ч удаа тарч чадаагүй юм байна. Симийн ч ажил дээрээ буур гэсэн шигэ хуучны энэ түүхээ ажлын дүүдээ ярьж яадаг. Симийн бага ангийн Суён гих нэг охинтой. Эхнэрээсээ салчихсан ч их л эвтэй охиноо өсөгдөг. Жаахан бүтээлгүйч их сайн аав. Охиндоо их хайртай. Хамтдаа хоол хийн, хамтдаа тоглоно. Хамтлагийн анд насан туршийн найз нь хүнтэй танилцуулах гэж хичээсэн ч өөрөө тийм ч сонирхол алга шинжтэй. Нээгч тоохгүй юм баас. Өөрийгөө биш охиноо л яриад байдаг. Ирсэн эмэгтэй ч харин удалгүй ширээгээ хаяад яваад өглөө. Ердээл нэг өдөр өнгөрч ажил дээрээ хөгжмөө өнгөлсөн шигэ зогсож явах зур. Юу вэ? Салхи татуулаад анхны харин дэлгүүрт нь ороод ирлээ. Нөгөөх нь ч бүр кул Францаар яриад л Симийн сандарсан ч танихгүй царайлна. Нөгөөх ч харин хүнд бэлэглэх гэсэн юм аа. Мэндчлэгэн дээр нь юу бичгүү? Эхнэр чинь байсан бол юу гэх байсан бол гэж байдаг да. Симийн эхнэргүй л гэлээ. Тэгвэл найз охин битүүхэндээ ямар байгааг нь сонирхоод байгаа юм шиг байгаа. Байхгүй гэсэн. Харин нөгөөх нь өөрийгөө ахаа би бунаа штэ танихгүй байгаа мó л гэж. Симийн шаал худлаа мэдэн бодлоод таньж ятаад л бунаа харин өөрийнхөө үзэгслэнгээ гаргахаар Солонгост ирчихсэн байгаа юм байна. Тэр хоёр орой уулзаж буухалахаар болцголоо. Манай Симийн бүр хувцас энтрээ гүлчийдл нэндүүдээд их л сүртэй бэлдэж байна. Болцсон цагч болж Симийн улаан хөлгөө унаад л хүрээ тэрлээ. Бунаа харин күлээ барьж ядаад баруун солгаагүй энд ч нэг хэлээр тэнд ч нэг хэлээр 6-аас 7 хэлээр ярдсан бах уу. Тэр хоёр бүх шөнийн турш жинхэнэ сайхан шаваадна. Өдөрчлөг дээр эрвүүгүй юу ингэр дээр нь no kids гэд нааж өгөөд байсан чинь энэ нь хүүхэдтэй болох дургүй хүмүүсийн хөдөлгөөн энтрийн бах. Хүүхдээс болж хариуцлага хүлээхгүй амьдрах хүмүүсийн нэгдэл юм байна л да. Бунаа гэтэл энэ хөдөлгөөний гişүн бүр хүүхдэд дургүй гэж ядэн шүү. Сими харин амийг нь дагуулад ойлгож тийм гэд тэр хоёр ч шүнийг үргэлжлүүлэн дурлалдаа шатсан хүмүүс хамт өнгөрөөнө. Бунаа аха та хүүхэдгүй эзтэй. Хүүхэдгүй гэдэл худлаа тавиад уучлаа. Охиноо байхгүй гэж хэлсэндээ гимшсэн Сими дараагийн хэдэн өдрийн туршилт болгошрно. Ажлынхаа дүүгээс асууж нэг үзнэ. Охинтойгоо тойруу замаар бодлыг нэг сонсож үзнэ. Дараагийн болцоо болж Сими охиныхын талаар нууснаа зохиолагч гээл үзээ танилцтаа өгнө. Өнгөрсөн хугацааны турш энэ хоёр маань битүүхэнтэй сайн байсан хүмүүс хоол байсан ч тал бие биенийг хаяа нэг бодцоодог байсан байна.
Одоо ингээд удаан хугацааны дараа уулзсан хоёр энэ уулзалтаа ихээс сайхнаар боцсоож байгаа юм байна л да. Ингээд доторхоо уудалж байхад хажууд нь хоёр хүүхэд бүр дүрсгүүтэд шуугилдаад амар тайван байх юм биш. Бунаач тэр хоёрлоо муухай харсаар л бүр тесэлгүй хідэн хатуу үг аав ээжд нь хилээд орлоо. Энийг нь харж байсан Сэмийн юун тэр хүүхэдтэйгээ хэлэх дуугаал шаал өөр юм яриад бол заруулна. Сэмийн бүр өдрийн бодол шөнийн зүуд. Охиндоо юу гэхв? Бунаад юу гэхвэл гэсэн шиг. Дараагийн хідэн өдрийн турш охин бунаа хоёрыг уулзуулахгүй гэж бас их хичээнэ. Бунаа гэрэх үед охиныхон бүх юмыг хураагаал. Охиноо ирэхэд бүгдийг нь дэлгэж тавиал. Хураагаал, дэлгээл. Ёстой жинхэнэ тис хоёр өөр хүн болж хувирна. Охин ч гэж их ирсэн охин. Аавыгаа найз охинтой болсон дорхноо мэдчихдэг. Ер нь л их яазгүй байгаад байна. Сэмийн экс их нэртэй охиноо хэсэг үлдээх гэж үзлээ. Өнөө маргаашгүй төрөх төгсөн экс нь одоохондоо харах боломжгүй л гэж байна. Энэ экс нь нөгөө фэн нь вэ штэ. Фэнтэйгээ суудсан юм байна л да. За тэр ч яах вэ? Нөгөө байдал хэсэг үргэлжлэнэ. Охин нь бүр аава та тэр найз охиндоо хайртай юм уу гэсэн хайртай гэж байна. Тэгвэл хайртай хүнтэй болсноо яагаад надад хэлдэггүй юм? Надаас ичээд байгаа мó? Эсвэл найз охиноос ичээд байгаа мó? Гээл төс хэдэл асуучдаг. Айхтар охин юм а. Сэмийн охинтой уулзсан бунааг бүр хүүхэд харах травматай өвчтэй гэл хэлээд өглөө. Энийг сонссон охин нь намайг нуусан байх нэ гэдэл их л дургу. Охин нь ч сургууль дээрээ үерхэл нь их л бүтэмжхөө. Жаах юм байж бас үерхэл яриастай. Арай л дэнд үсрэглэнэ. Найз хүн өөр охин дагаад алга болж өглөө. Ойрд ер нь их л ааштай. Гэтэл нэг өдөр энэ нууц нь хэр удаан явж чадах вэ? Сэмийн бунаа хоёрыг болцож явах зур охин нь хэв нэг ороод ирлээ. Банцсан Сэмийн таг. Тэгтэл охин нь орж ирснээ дүүн анаа гिचгсэн. Аавда битүүхэндээ одоо үннээ хэлж болохгүй энэ чигээрэл гүрий гэж байгаа. Травматай хүн үннийг нь хэлвэл их л айхтар юм болдог гэд тэр охин сонсчиж. Одоо бүр охин нь аавтайгаа нийлээд худлаа буурж өгч байна. Ах トゥ хоёр чигшиг. Энэ бүгдийг сонссон бунаа бүр шок. Юу вэ? Яахаараа 9 настай дүүтэй эдийн. Яагаад тэгээд одоо хэлж байгаа энэ төр гэл. Тэр гурвын хідэн өдөр хэцүүхэн л үргэлжлэнэ. Охин Суян нь бунаад дургу, бунаа Суянд дургу. Гэтэл яалтчгүй нэг өдөр Суяныг сургуулиас нь авах хүнгүү найз нь их нэртэйгээ хоёулах нэ байна гэд уцаа авдаг. Ажлын дүү нь осолд ороод очих боломжгүй. Сими өөрөө бас бараа хүлээж аваад завгүй. Бунааг л гуйхаар болж байгаа. Суян бунаа хоёр ингэж нэг өдөр хамтдаа өнгөрөөж үзлээ. Үгүй яах вэ? Бас тавгүй өдрийг давж гарлаа шүү. Суяны хажууд дугтаач болцож чаддгүй хоёр. Сэмийн ээжд нь амралтын 2 өдөр өгөнгөө бунаатай хоёулах на нэг юм ингэж болцохоор болов. Үгүй байхгүй. Тэгтэл төлөвлөгөө нурлаа. Экс нь өнөө маргаашгүй төрөхөр болчих. Ингээд тэр гурав хамтдаа л аялалд явхаар л болж байгаа юм л да. Бараг л гэр бүлийн аялал болж байгаа гэсэн үг. Энэ аяллаараа Суян бунаа хоёр давгүй хөөрхөн цагийг хамтдаа өнгөрөөгд авлаа. Би биенээ бас гайгүй ойлгох шиг болж байгаа юм. Аялал ихэд ажгүй үргэлжилж цагийг маш их хөгжилтэй өнгөрөөсгөн. Гэтэл гай газар дороос гихчээр тэр гурвыг яриад алхаж явахт нь Суян руу аимшигтай ууртай нохой бүр барьж идэхнэ амар дайрна. Юу нөгөө жүжиглэлт байхгүй. Айсан Суян аава гэж уйлна. Харин Сэмийн миний охин зүгээр үү гэ тэр хоёрын жүжиг үүгээр дуусч байгаа. Үүнийг нь харсан бунаа бүх үннийг ойлгож хүүхдээр хүртэл худлаа яриулж намайг мэхэлж уулзаж байсан байх нэ гэд бөөн уур. Сэмийн хэдий тайлбарлах гэж үзсэн ч юу гэж л санснаар болох вэ? Ингээл тэр хоёр салхаар болж байгаа юм. Хэсэг хугацааны турш Сэмийн гүн хямралд орноо. Гэрээсээ ч гарахаа болж, ажилдаа ч очихоо болж байгаа. Нөгөө талдаа ч бунаа Сэминийг сансан ч худлаа ярьсныг нь уучлж чаддгүй. Угаасаа хүүхдээ нууж байгаа юм чи яаж уучлах вэ? Охин тэгсэн чинь нэх хөөрхөн. Бунагийн ажил дээр ирчихсэн хүлээж агаад уулзж байгаа. Манай аав танд үнэхээр сайн. Би тийм духгүй байгаа бол ээжтэйгээ хамт амьдрахад болно. Та аавтаа буцаад нийлээч гэд гуйдаг. Үгүй мөн айхтар хэрсэн хүүхэд байгаа юм да. Бунаа бол эвтэйхэн тайлбарлаж өгөөд өөрөөс нь болоогүй хэлж байгаа юм. Үүнийг сонсон Суян урилга барьчихсан. Өмнө нь та амлаж байсан да. Миний урлагийн номерыг сургууль дээр ирж үзээрэй гэд яваад өгдөг. Энэ хоёрын яриа иймэрхүү юм ярьсан шигэ өндөрлөө. Дүр солигдож Суяны урлагийн номерын цаг боллоо. Суян найз хүүтэйгээ дуулж байгаа юм байна. Аавыгаа дуурайсан гэсэн шиг их л эвлэгхэн дуулж ин шүү. Үүнийг нь харсан Сэмийн ихэд бахархсан нүдээр харна. Харин гэтэл бунаач гэсэн Суяны урлагийн номерыг үзэхээр ирчих. Сэмийн түүнийг хараад ухаан жолоогүй л араас нь гүлээ. Бунаа нүүр өгөх юм биш. Нүүр битэл нэг нүдээр ээж харахгүй. Сэмийн дахиад бөөн гуниг гівэрсэн шигэ гэртээ хөвтөж байна. Охин нь харин жоох юм бижиж ягаав дээр үерхдэг найз гэ яриадсэн штэ.
салсан найзтайгаа буцаад нийлсэн гэж байдэн шүү. Үүнийг нь харсан аав нь асууна. Гэхдээ чи чинь саяхан л манай охиноос салсан энтергээд байсан. Одоо буцаад бүр наалтан бод шигээ нийлчихэ юу? Гэтэл нөгөө хүү бас айхтар. Суяанаас буцаад нийлийгээд ихэд шаргуу гүйсэн гэж байна шүү. Нийлэхгүй гэсэн ч өвдөг сүгдөөд гуйсаа л гэж байна. Тэгснээ бас суяаны хэлсэн үний юм бэлээ. Хайр буцаад ирдгээ гэж юу бүр? Хайр хэдий төөрөлдөн ийш тийш явдагч үнэхээр л үнэн хайр байсан бол буцаад л хүрээд ирдэг гэдэм да. Үүнийг нь сонсон Симийн толгойд нь оч үсрээл явна. Зариг орон бунаа гуйхаар болж байгаа. Бунаа нөгөө талд харин Солонгос дахь бүх зүйлээ зэгцлээд буцаад ирэхгүйгээр Солонгосоос явах гэж байдаг. Симинд зориулан дарсан гэрэл зургийг нь харж гониглно. Хаяхаар гатгаш гарлаа. Харин Симийн шинээр өөрийгөө түн танилцуулаад өөрт нь зориулсан дууг дуулах гэж зогсож байдаг. Айл эрсдэр үед ярьсан яриаг нь одоо хүртэл санаж байж. Тэр ярианаас нь улбаалаад энэ дууга зохиосон юм байх. Нөгөө тоглолтын дээр дуулах гээд бүтлгүүтдэг дуу нь штэ. Манай Симийн бусдын өмнө дуулах драматаач хайр бүгдийг дийллээ. Өөрийн айцсаа даман түүнийхээ өмнө сэтгэлээ илчлэхээр боллоо. Дуу эхэллээ. Энэ дууныхаа үгээр түүндээ байдаг бүхий сэтгэлээ илчилж дахин нийлхийг гуйлаа. Дахин уулзсан энэ боломжийг алдахыг хүсээгүй, өмнө нь алдаад явуулсан шигэ дахин алдахыг хүсээгүй гэдгээ хэсэгхэн зуур шохоорхоод өнгөрөх анхны хайр байсан гэж бодсон ч энэ олон жилийн дараа урдийнх шигэ хайртай байгаагаа хэллээ. 10 жилийн дараач, 20 жилийн дараач энэ хിവэрэ байх учраас нэг л удаа намайг уучлаач гэд дахин гуйлаа. Үүнийг сонсож уярсан Бунаа түүнийг тэврэн үнсэж тэр хоёр буцаад нийллээ. Энэ хоёр маань эцсийн эцснийгэм ямар ч нууцгүйгээр энэ олон жилийн дараа буцан нийлж киноны төгсгөл тэр хоёр салхисан шигэ кино маань төгсдөг. Турбо киносуугтай хамт байсан сонсогч танд баярлалаа. Та бидний санал болгож байгаа киног заавал бүрэн ихээр нь үзээрэй. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.